Улсын их хурлын дарга Зандаа Хөгийн их бол манай улсад аль биесний айлчлал хийж байгаа Турк улсын үндэсний их хурлын дарга Ноён Жемил Жичек нар аль биесний хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний улсын их хурлын дарга инх бол Монгол улстай найрсаг харилцаатай бүгд найрамдах Турк улсын үндэсний их хурлын дарга Жемил Жичек таныг Монгол улсад аль биесээр айлчилж байгаад баяр хүргэж Монгол оронд тавтаа зочлохыг хүссэн юм а. За түүнчлэн энэ онд Монгол Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болж байгаа бөгөөд манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. За түүхийн гүн эхлэхээ холбоотой хил авахын соёлын ижил төстэй нийтлэг өв уламжлалтай Турк-Монголын ард түмний харилцаа сүүлийн жилүүдэд улам идэвхжиж амжилттай хөгжиж байгаад баяртай байгаагаа улсын их хурлын даргын фолд илэрхийллээ. За мөн тэрээр Туркэд хийсэн ажил үеэр хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ нь хоёр улсын бизнес, нийгэм, соёлын болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байгаа юм. За манай улс жилд 10 сая орчим малын арь шир бэлтгэдэг бөгөөд тэдгээрийн ихэнхийг боловсруулалтгүйгээр гадаад орнуудад гаргаж байна. За иймээс арь шир боловсруулах, арь шир ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар танай улсаас дуршлах судлахын зэрэгцээ Турк улсын компаниудыг хөрөнгө оруулж хамтран ажиллахыг хүсэж байна хэмээн улсын их хурлын дарга хэллээ. За мөн тэрээр хоёр орны парламент дахь найрамдлын бүлгүүдийн харилцааг улам идэвхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг дэмжигч, урагшлуулагч хамгийн хүчтэй лобби бүлэг болох чиглэлээр харилцан ажиллах хэрэгтэй. Хоёр орны парламентын тамгын газруудын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Харин Турк улсын үндэсний их хурлын дарга Ноён Жемил Жичек манай хоёр улсын хамтын ажиллагаа эртний түүхтэй бөгөөд өргөжин хөгжсөөр байна. Танай улс Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны нийгэмлэгт аль биесны гишүүнээр илсэнд баяр хүргэе. За Ноён их хурлын дарга инх болд таны хөндөнд тавьсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ажиллах болно гэдгээ уламжлалаа. За мөн тэрээр хоёр улсын хооронд визгүй зорчих асуудал шийдэгдсэн нь хоёр улсын иргэд хоорондын бизнес, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд тус төхөн болж байна. Хоёр улсын хоорондын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд энергийн салбарын хамтын ажиллагаа маш чухал. За энэ асуудлаар Монгол Турк улсын хооронд ажлын хэсэг байгуулагдсан ч аль биесны хэлэлцээ уулзалтууд хийж эхлэх байна. Иймээс дээрх салбарт хоёр талын уулзалт хэлэлцээрүүдийг яарвчлах саналтай байгаа. За Монгол улсын их хурлын дарга таны хэлснээр Монгол улсаас Турк улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх тал дээр бид онцгой анхаарч ажиллана. За мөн хууль сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэгтэй байгаа. За Монгол улс бол арь шир үйлдвэрлэгч орн. Тиймээс хоёр орны бизнес эрхлэгчдийн дунд арь ширний үйлчлэн ярмаг зохион байгуулж хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх саналтай байна. За олон улсын давсанд Турк улс идэвхтэй байр суурьтай оролцдог. За Турк улс нь ASEAN-д гишүүнээр элсэх хэтийн төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Монгол улсыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна хэмээн уулзалтын үеэр Ноён Жемил Жичек онцлон тэмдэглэлээ. За хэлэлцээрт Монголын талаас улсын их хурлын гишүүн гадаад харилцааны сайд болд улсын их хурлын гишүүн улсын их хурл дахь Монгол Туркийн парламентын бүлгийн дарга Баки болон хоёр талын албаны бусад хүмүүс байлцлаа.